Америк нэгдсэн улсын тусгай альч Стив Витков Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт Петербургт уулзжээ. Америк нэгдсэн улс болон Иран улсын дипломатууд 7 жилийн дараа уулзаж цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцлээ. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг Вьетнам улсад төрийн ажил хийж байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Юн Сук Ёолын эрүүгийн иргэн шүүх хурал өнөөдөр эхэллээ. Арамдаг үзэгчтэй Чингэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр тавхан төрж байна. Тэрхээ дахин дөрвөж байгаа цагийн мэдээлэлээс танил өргөнө. За хөтөлбөрийнхэнд та бүхэнд Украины дайнтай холбоотой цагийн мэдээлэлээс хүргэе. За юун түрүүнд өнгөрсөн баасан гарагт Америк нэгдсэн улсын ойролт доорндын асуудал хариуцсан тусгай альч Стив Витков Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт Петербург хотно уулзсан байна. За Стив Витков нь дипломат орчинд тиймч туршлагатай мэргэжилтэн бичгэлээ Дональд Трампыг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш яхаарахгүй олон улсад нөлөө бүхий төлөөлөгч болоод байна. За Стив Витков нь энэ донд 3 дахь удаага Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж байгаа нь энэ удаагийн уулзалтын тухайд Оросын улбаны улсын зүгээс газрын ховор элемент олборлолтын салбарт Америк нэгдсэн улстай хамтрах боломж хоёр улсын хооронд идэвхтэй яригдаж байгаа ийм үед болж байна гэдгээр чухал ач холбогдолтой байна. Кремлийн мэдээлснээр уулзалт 4 цаг гаруй үргэлжилсэн Украины дайныг шийдвэрлэх боломжит шийдлүүд дээр голчлон төвлөрсөн гэлээ. Уулзалт хаалттай болсон тул хилцүүлэгдсэн гол сэдвүүдийн талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй нь Орос улбаны улсын үндэсний баялагын сангийн тэргүүн Владимир Путиний эдийн засаг хөрөнгө оруулалт хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев энэхүү уулзалтыг тун үр дүнтэй байсан гэж тодорхойлсон байна. Тэрээр энэ сарын ихэр Вашингтонд айлчилж Украины дайн эхэлснээс хойш Америк нэгдсэн улсад айлчилсан анхны Оросын улбаны улсын дипломат болж байсан байна. Сүүлийн үед Дональд Трамп болон Владимир Путинээр ойрын хугацаанд нүүр тулсан уулзалт хийж магадгүй гэх таамаглал хэвлэлүүдээр тархаад байгаа. Өчигдөр гэхэд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путин болон Дональд Трамп нарын хооронд нүүр тулсан хоёр талд уулзалт хийх боломжийг хэлэлцэж байгаа талаар мэдээлсэн. Гарснаас хойш Владимир Путин болон Дональд Трамп нар 2 удаа уцаар ярьсан байдаг. Гэхдээ нүүр тулсан уулзалтыг бол хараахан хийж амжаагүй байна. Кремлийн талаас ийхүү Америк нэгдсэн улстай харилцаа холбоогоо сэргээх оролдлогууд, уулзалт, яриа хэлэлцээрүүд урагшилж байгаа, өрнөж байгаа талаар мэдээлж байгаа хэдий ч нөгөө талд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагийн уулзалтын дараа Украины дайныг шийдвэрлэх хэлэлцээрийн явц удаан байгаа засаглал дундуур байгаа гэдгийг илэрхийллээ. Тэрээр баасан гарагийн орой өөрийн захим сүлжээндээ дайныг нэн даруй зогсоохыг Оросын улбаны улсын талаас шаардсан мэдээллийг хийсэн байна. Украин улсын эрх баригчдын тухайд Стив Витков болон Владимир Путин нарын уулзалтыг бол эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Учир нь энэхүү уулзалтын өмнөхөн Украины хойд зүгийн Сумын хотод баллистик буужингийн дайралт болсон байгаа юм. Украины онцгой байдлын албаны мэдээлснээр энэхүү халдлагын улмаас хамгийн багадаа 34 хүн амьд дотор 2 бага насны хүүхэд байсан юм байна. Мөн 84 хүн гэмтэж бэрсэн байна. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улбаны улсыг ийхүү энгийн иргэдийн байрлаж байгаа байгууламжууд руу хадлага үйлдэж байгаа нь дайныг зогсоох хүсэлгүй байгаа гэдгийг нь харуулсан хэрэг боллоо гэж үзсэн байна. Стив Витков Владимир Путин нарыг тийхүү уулзаж байх үеэр Европын баталгаа хамгаалахын сайдар мөн адил хуралдсан байна. Үр дүнд нь Украины айрамд зориулсан нийт 21 тэрбум евро буюу 24 тэрбум $ын үн бүхий зэсгийн тусламжийг үзүүлэхээр тохиролцсон байна. Сүүлийн үед Америк нэгдсэн улсын зүгээс гал зогсоох хэлэлцээр байгуулахыг зорж байгаа ч гэлээ талууд нөхцлүүд дээр тохиролцоогүйгээс хэлэлцээ түр зогсон байдалд орсон байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн сард Владимир Путин Америк нэгдсэн улс болон Украины хамтран санаачилсан байнгын нөхцөлгүй гал зогсоох саналыг хүлээн авахаас татгалзсан. 3 дугаар сард хоёр тал эрчим хүчний дэд бүтцийг онилохгүй байхаар тохирсон ч гэлээ одоо болтол гал зогсоогүй үүндээ харилцан нэг нэгээ буруутгасан байдалтай байнамаа. Дараагийн асуулт мэдээ хүргье. Иран улсын цөмийн хөтөлбөр тун эрчтэй урагшилж байгаатай холбогдуулан Америк нэгдсэн улсаас Иран улсын эрх баригчдад цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх хүсэлтийг тавьсан. Эхний уулзалт өнгөрсөн бям гарагт болсон байна. Сүүлийн 50 орчим жилийн турш буюу 1979 оны Ираны хувьсгалаас хойш нэгнийгэнтэйгээ дайсагнсан болгоомжлсон харилцаатай байгаа энэхүү хоёр улсын хувьд энэхүү дипломат яриа хэлэлцээ хийж байгаа нь түүхэн ач холбогдолтой гэж хэлж болно.
Энэ удаагийн яриа хэлцээр нь зөвхөн хоёр улсын хоорондын зөрчлийг намжихаас гадна дэлхийн аюулгүй байдал, цөмийн зэсгийн даргалт, бүс нутгийн доктортой байдалд нөлөө үзүүлэх ба. Талууд дараагийн уулзалтыг энэ 7 хоногт хийхээр болсон байна. Өнгөрсөн бян гарагийн уулзалт нь Дональд Трамп цагаан ордонд иргэн ирснээс хойш замун Барак Обамаг 2016 онд ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш анх удаа талуудын хооронд болж байгаа албан ёсны хилэлцээр юм. Иран улсын төрийн телевизээр мэдээлснээр өнгөрсөн бян гарагийн уулзалтанд Америк нэгдсэн улсын ойролт орнын тусгай элч Стив Виткоф, Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи нар оролцсон юм. Ираны төрийн телевиз хүртэл энэхүү уулзалтыг үр дүнтэй байсан гэж мэдээлж байгаа нь хилэлцээр амжилттай ихснэг илтгэж байна. Цагаан ордон яг энэ үеэр мөн адил хилэлцээ эерэг бүтээлч ур амьсгалтай болсон гэж мэдэгдсэн байна. Уулзалт Оман улсын нийслэл Москва дотноо болсон. Уулзалт орон нутгийн цагаар 15 цаг 30 минутанд эхэлж 17 цаг 50 минутанд 2 цаг гарan үргэлжилсэний дараа дууссан байна. Оман улсын гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайди хоёр талын дунд зуурчлагчийн үүргээр уулзалтанд оролцсон юм. Дараагийн уулзалтын 4-р сарын 19 буюу энэ бим гарагт гэж хоёр талын мэдээлэлд дурддагдсан байна. Өнгөрсөн 7 хоногийн эхээр Дональд Трамп хэрвээ хоёр улсын хооронд цөмийн хөтөлбөрийн асуудлаар хилэлцээр амжилтгүй болох юм бол Ираны цөмийн байгууламжууд руу агаарын товтлогоо хийх зарлиг гаргана гэж анхааруулж байсныг иргэн сануулъя. Энэхүү анхааруулгад хүрсэн гол шалтгаан нь Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломжтой түвшинд баяжуулсан ураны нөөцтэй болсон гэдэг нь гол шалтгаан байна. 2015 оны цөмийн гэрээний дагуу бол Иран зөвхөн 367% түвшинд баяжуулсан бага хэмжээний ураны нөөцтэй байх ёстой. Харин өнөөдрийн байдлаар Ираны ураны баяжуулалт 60% хүрсэн байгаа нь зэсгийн түвшинд хүрсэн гэж үзэх хэмжээ юм. Иран улсын тал хилэлцээр яаж ч өрнсөн бай ураны баяжуулалтыг хамгийн багадаа 20% хадгалах хүсэлтэй байгаа гэж их сурвалжууд мэдээллээ. Мөн цөмийн хөтөлбөрөө бүр мөсөн зогсоохыг бол Ираны талаас яагаад ч хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Америк нэгдсэн улсын зүгээс Иранд тавьсан эдийн засгийн хоригуудыг зуцалж, оронд нь цөмийн хөтөлбөрүүд нь хязгаарлалт тавих санал яригдж байгаа юм. Ойролт орнын нөлөө бүхий түншлэн Америк нэгдсэн улсын чухал холбоотон улсуудын нэг болох Израиль улсын тухайд ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн санал болгож байгаа. Ираны цөмийн байгууламжууд руу агаарын цохилт өгч хүчээр буулгах тухай саналын хувьд бол мөн адил Ираны хувьд хэрхэвч хүлээн авах боломжгүй гэсэн байна. Сүүлийн үед Иран улсын цөмийн хөтөлбөрүүд эрчтэй урагшилж байгаа нь Дональд Трамптай холбоотой гэж үзэх талууд байна. Энэ талаар тодорхойлбол 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Америк, Их Британи, Франц, Герман, Орос, Хятад зам Европын холбоо нэгдэж Иран улстай хилэлцээр байгуулж Ираны цөмийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавин. Хариуд нь эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээс нь чөлөөлж байсан байдаг. Үндсэндээ Иран улс дараах үндсэн 3 шаардлагыг тухайн үед хүлээн авсан. Үүнд нь уран баяжуулах үйл ажиллагаанд хатуу хязгаарлалт тавих, цөмийн объектуудаа олон улсын хяналтанд оруулах, цөмийн зэвсэг бүтээх хэмжээний материал үйлдвэрлэхгүй байх. Харин хариуд нь хилэлцээрт оролцсон улс орнууд Ираны эсрэг тавьсан эдийн засгийн болон санхүүгийн хоригуудыг цуцалж байсан. Гол зорилго нь Ираны цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилгоор ашиглуулах, зэвсэглэлээс сэргийлэх явдал байсан гэж хэлж болно. Гэвч 2016 онд Барак Обамагийн араас дараагийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп 2018 онд Америк нэгдсэн улсыг энэхүү хилэлцээрээс гаргаж Ираны эсрэг хоргийг дахин сэргээсэн байдаг. Үүний дараа 2019 онд Иран хилэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ умартаж цөмийн хөтөлбөрүүдэд түргэсгсэн баг. Тэгвэл яагаад Дональд Трамп 2018 онд уг гэрээнээс гарсан бэ гэх асуулт гарч ирнэ. Энэ тухайд Дональд Трамп энэхүү гэрээг муу тохиролцоо гэж үзсэн үндсэн 4 шалтгааныг дурдж болох байна. Юун төрөнд Ираны баллистик буужингийн хөтөлбөрийг энэхүү гэрээнд хамруулаагүй юм. Цөмийн хязгаарлалт нь мөн адил хугацаатай байсан. Тодорхойлбол зарим хязгаарлалтууд нь 10-аас 15 жилийн дараа дуусгар болохоор байсан юм. Энэ нөр Дональд Трампын хувьд эрсдэлтэй санагдсан гэж олон улсын ажиглагч нар үздэг ба. Түүнчлэн Иран гэрээг ашиглаж эдийн засгаас сэргийж бүс нутагт нөлөөгөө тэлж байна гэж Дональд Трамп тухайн үед үзсэн юм. Тэрээр Ираныг терроризмыг дэмждэг гэж үздэг. Улмаар эдийн засгийн хориг сулрах нь Ираны бүлэглүүдийг санхүүжүүлэх боломж болно гэж үзсэн байгаа юм. Тухайн үед тун хурцаар шүнлэгдэж байсан Дональд Трампын хувьд Америк нэгдсэн улсыг хилэлцээрээс гаргах нь өөрийнхөө дотоод улс төрийн байр суурийг баримтлах, баттгах бас нэгэн зорилготой байсан гэж хэлж болно. Дональд Трамп энэхүү гэрээг Барак Обамагийн гол амжилтаа гэж үздэг байсан тул түүнийг өвөөсгөх улс төрийн зорилготой байсан гэж олон шинжээчдэр санал нэгдэг байна. Улмаар 2018 оноос эхлэн Америк нэгдсэн улс Ираны эсрэг хуучин болон шинэ эдийн засгийн хоригуудыг дахин сэргээсэн. Үүнийх нь хариуд Иран 2019 оноос гэрээний заалтуудаа биелүүлэхэ болж ураны баяжуулалтын түвшингээ огцом нэмэгдүүлсэн байна. Мөн олон улсын хяналтаас зайлсхийх орлогууд нь нэмэгдсэн. Сүүлд гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын нэрвэгдэх олон улсын атомын энерги агентлагийн байцаагч нарыг улсаасаа албадан гаргаж магадгүй гэж хүртэл анхааруулсан байгаа лээ.
Бүгд найрамдах Хятад улсын дарга Ши Жинпинг өнөөдрөөс эхлэн зүүн өмнөд Азид хийх 5 хоногийн айлчлалаа Вьетнамаас эхлүүллээ. Энэ нь түүний 2025 онд хийж байгаа анхны гадаад улс дахь төрийн айлчлал. За тэрээр айлчлалуудынхаа хүрээнд хөрс зэрэгэлдэх улс орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж Хятад улс хизээнээс илүү нээлттэй чөлөөт худалдаа 8-аг эрхэмсэн улс болохыг харуулах зорилготой гэлээ. Бүгд найрамдах Хятад улсын дарга Ши Жинпинг Вьетнам улсад эрттэйгээ зэрэгцэн олон улсыг хамарсан худалдааны дайн, чан хатуу тарифын бодлогыг шүүмжилж, улс орнууд нээлттэй хамтран ажиллах олон талт худалдааны системийг хамгаалах хэрэгтэйг онцолжээ. Ингэхдээ тэрээр улс орнууд даяаршил чөлөөт худалдааны эсрэг хандлага баримтлах нь дэлхийн эдийн засгийн хөгжил дэвшлиг хойш татахыг анхаарууллаа. Өнгөрсөн 1-р сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш Хятад улсаас импортлох бараанд ноогдуулах тарифыг удаа дараа нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар 145% хүргээд байна. Харин Ши Жинпиний энэ 7 хоногт айлчилж байгаа 3 улс болох Вьетнам, Малайз, Камбож нь 22-өөс 49% тарифт өртөж байгаа улсууд юм. Үүнээс харуул Хятад улсын эрх баригчдыг Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэлд автсан улс орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Америк нэгдсэн улсаас хамаарал багтай олон улсын худалдааны шинэ дэг журмыг тогтоохыг эрмэлзэж байна гэж хэлж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улсын зүгээс олон улсын худалдаанд докторгүй уур амьсгал үүсгээд байгаа ийм үед Хятад улс бүс нутгийн орнуудад найдвартай, доктортой түнш гэдгээ харуулахыг ийхүү зорж байна гэсэн үг. Ши Жинпинг 4-р сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Вьетнам улсад байх бол 15-наас 18-ны өдрүүдэд Малайз болон Камбож улсад тус айлчлах юм. Хятад улс нь уг 3 улсын хамгийн том худалдааны түнш улсад тооцогдож байгаа. Сүүлийн үед худалдааны эргэлдүүд нь ч огцом нэмэгдэж байна. Тухайлбал 2024 онд Вьетнамын Хятадаас хийсэн импорт 30% өсөж 144 тэрбум $д хүрсэн талаар тус улсын Галийн ерөнхий газар мэдээлж байна. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Юнсекёлийн эрүүгийн иргэн шүүх хурал өнөөдрөөр эхэлж байгаа юм байна. Түүнийг өнгөрсөн 12-р сард цэргийн онц байдал зарлаж, улс орон даяар үмээ самун эмх замраагүй байдал үүсгэж загварсахгүй төрийн эргэлт хийхийг завцаан гэх хэрэгт буруутгаж байгаа. Ийм төрлийн гэмтэргэнд бүгд найрамдах Солонгос улсын хуулиар бүх насаар нь хорих, цаашлаад цаасаар авах ялтай байдаг юм байна. 2024 оны 12-р сарын 3-ны шөнө бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Юнсекёл улс орон даяар онц байдал зарласан 6 цагийн дараа парламентын шуурхай хуралдаанаар цуслагдж байсан. Тухайн үед Юнсекёлийн удирдлагад ор цэргүүд танхимаас парламентын гишүүдийг хүчээр гаргах гэж оролцсныг батлах баримт болон гэрчийн мэдүүлгүүд гарч ирсэн байна. Тухайлбал өнөөдрийн шүүх хуралд 2 ахлах офицер гэрчээр мэдүүлэг өгөхөөр оролцох төлөвтэй байгаа. Тэдний нэг болох нийслэлийн хамгаалтын армийн алба хаагч Чо Сон Хён өнгөрсөн 2-р сард үндсэн хуулийн шүүхэд мэдүүлэг өгөх үедээ Юнсекёлийн тушаалаар парламент руу цэргүүдийг илгээж хууль тогтоогчдыг чирч гаргах даалгавар авсан гэж мэдэгдэж байжээ. Өнөөдрийн шүүх хуралд Юнсекёл өөрийн биеэр оролцож түүний эсрэг үүсгэгдсэн байгаа хэрэгүүдэд гин буруугүй гэж мэдүүллээ. Прокуроруудын хувьд Юнсекёл хууль ёсны үндэслэлгүйгээр цэргийн онц байдал зарласан мөн төрийн байгууллагууд тэр дундаа парламентын үйл хэргийг зогсоож тасалдуулах гэж оролцсон гэж буруутгажээ. Энэ тухайд Юнсекёл парламент дахь сөрөг хүчин засгийн газрын үйл ажиллагаанд удаа дараа саадуулжруулж дарангуйлал тогтоосон тул онц байдал зарлахаас өөр арга байгаагүй гэж тайлбарсан байна. Юнсекёлыг энэ сарын эхээр үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэтрүүлсэн, ардчлалын эсрэг ажилласан гэж үзэн албан тушаалаас нь огцруулсан байна. Ингэхдээ үндсэн хуулийн шүүх Юнсекёл цэргийн дэглэм зарласан нь улс орны нийгэм, эдийн засаг, гадаад бодлогод эмх замраагүй байдал үүсгэж гар цохирол учруулсан гэж үзсэн юм а. Энэхүү бүгд найрамдах Солонгос улсад өрнөж байгаа үйл явдал нь улс төрийн барууны болон зүүнний үзэлтнүүдийн хоорондын хуваагдмал байдал хэр их байгааг харуулсан хэрэг боллоо гэж улс төр шинжээчид нөхцөл байдлыг дүгнэж байна. Юнсекёл өнгөрсөн баасан гарагт төрийн ордноос нүүж хувийн орон сууцсандаа очиход дэмжигчнэр нь хүлээн авсан байна. Тэрээр бууж өгөөлгүй эцсээ хүртэл тэмцэн гэдгээ дэмжигчнэрийнхээ өмнө хэлсэн байна. Харин нөгөө талд сөрөг хүчнийхэн буюу Юнсекёлыг эсэргүүцэгчид түүнийг одоо хүртэл олон нийтээс уушлалт гуйгаагүй, буруугаа ухаараагүй байна гэгчлэн шүүмжилж байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг тавчаар өргөнө. Америк нэгдсэн улс электроник барааг тарифын нэмэгдлээс төрөх хугацаанд чөлөөлөх болсноо мэдгдлээ. Энэ нь Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгддэггүй эсвэл өөр улсаас түүхий тоног хөөрөмжөнд ирдэг гар утас компьютер зэрэг хэрэглээний захиргааны барааны үнийг доктортой байлгахад тусалж магадгүй байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын худалдааны сайд Хавард Лоутник электроник бараа тарифын нэмэгдлээс чөлөөлөгдөж байгаа хэдий ч ирэх 1-2 сарын дотор хэрэгжих хагас дамжуулагчийн тарифын тусгай тариф багтана гэдгийг сануулжээ.
Япон улсын Осака хотын Юмишима арал дээр Экспо 2025 албан ёсоор нэгдлээ. Ирээдүйн нийгмийг бүтээхэн сэдвийн хүрээнд 160 гаруй улс бүс нутаг байгууллагууд оролцож 80 орчим өвөрмөц павильонд ирээдүйн технологи, архитектурын шийдлүүдийг танилцуулж байна. Нийлдэнд л гэхэд 10,000 гаруй хүн цугларсан уг арга хэмжээ нь 6 сарын турш үргэлжлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнд 28 сая гаруй хүн ирнэ гэж зохион байгуулагч нар мэдгдлээ. Урьдчилсан байдлаар тасалбарын борлуулалт 9 саяд хүрсэн байна. Хятад улс автомашины сансар судлал, хагас дамжуулагч, зэвсгийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй газрын ховор ашигт малтмал соронзон материалын экспортыг зогсоолоо. Экспортер хугацаанд тусаж байгаа ба Хятадын засгийн газраас экспорт логистикийн шинэ систем төлөвлөгөө боловсруулж байгаа гэлээ. Шинэ систем хэрэгжснээр зарим компани тэр дундаа Америкийн батлан хамгаалах салбарын грээд компаниуд Хятадын газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнээс бүрэн мөсөн таслагдаж болзошгүй байна. Энэхүү арга хэмжээнд 4-р сарын 2-нд ерөнхийлөгч Дональд Трампын нэмэгдүүлсэн тарифын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа гэлээ. Хонконгийн сөрөг хүчний хамгийн том нам гүйцэтгэх ардчилсан намын гишүүд хуралдаж өөрсдийн хүсэлтээр татан буугдах ажлыг эхлүүлэхээр болжээ. Хурлын үеэр оролцсон 110 гишүүний 90% нь татан буулгах ажлыг зохион байгуулах 3 хүний бүрэлдэхүүнтэй хороог байгуулахыг тэмцсэн байна. Намын зарим гишүүд сүүлийн саруудад Хятадын их баригчдаас татан буугдахыг шаардсан сүрдүүлэг анхааруулга авсан гэж мэдээлжээ. Ардчилсан нам нь 1997 онд Хонконгийг Их Британий захиргаанаас Хятад улсын бүрэлдэхүүнд шилжихээс өмнө буюу 1994 онд байгуулагдаж байсан Хонконг дахь Хятадын эрх мэдэл нөлөөллийн эсрэг тууштай тэмцэж улс төрийн хүчин байсан юм а. Цэнгэр телевизийн гадаад мэдрэний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.